За ингээ өнөөдрийнхөө сургалтаар бид нэр болохоор дурын массивын өгөгдөл рүү өгөгдлөвчээд за тэр бичсэн өгөгдөл дундаасаа тухайн хайж олох нэрээ хайж олоод олсон нэрийга шинэ нэрээр сольж байгаа юм жишээг үзлээ. За исууж үзье. За массив маань ажиллана. За ажилласныхаа дараа хэдэн хүний нэр авахыг асууна. За энэ дээр болохоор одоо жишээлбэл бид нэр 4 хүний нэрийг тэмдэгт мөр массиваар зарласан. За тухайн 4 хүнийхээ нэрийг оруулна. За эхний нэр маань Сара. За дараа нь Нараа гэж оруулна. За дараа нь Дулмаа гэж оруулнаа. За үүний дараа сүүлийн хүний нэр нь Болдоо гэж оруулна. За 4 өгөгдөл бол ороод дууссан байгаа. Сараа, Нараа, Дулмаа, Болдоог ороод дууссан. За одоо яах вэ гэхээр нөгөө хайх нэрээ бичнэ. За эндээс би Нараагийн нэрийг солиё. Хайх нэр нь одоо нөгөө солих нэрээ оруулна. Хайх нэр маань Нарааг орцсон. Солих нэр маань одоо Гончиг гэж бичээ. Гончиг. За гончиг нэрээ оруулаад энтер дарсны дараагаар өгөгдлийн сан маань өөрөө нөгөө массив дотроос эргэлдээд хайлтаа хийж гин. За user name хэсгээс хайлтаа хийгээд эхний хэсэгт нөгөө хэрэглэгчнэр олдоогүй. Дараа нь нэг дээр нөгөө төрний оруулсан Нараа байсан учраас Нараагийн нэрийг солиод за гончгийн гонхиг гэвчсэн юм гонхийн нэрээр сольж хадгалаад за дараа нь 2 3 дугаар индекстэй массивээс өгөгдөл хайхаар Дулмаа Болдоо байхгүй учраас not found гэж гараад сүүлд нь database 1 буюу одоо нөгөө ийм Нараа гэсэн нэртэй байсныг өгөгдлийн гонхиг өгөгдлөөр соливо гэж. За гончиг гэж өгөн бичсэн. За ийм өгөгдлөөр ингэ сольсон байж гэн. За алгоритмын хувьд болохоор ерөнхийдөө бол массива зарлаад шинээр хайх new name set name гэсэн хувьсчуудаа зарлж өгөөд за дээрээс нь болохоор элементээ оруулаад одоо массив тэмдэгт мөр төрлийн массивын элементүүдээ оруулаад хайх нэрээ оруулаад солих нэрээ оруулаад үүнийхээ дараад port давталтан дотроо нөгөө нэр массив дээрээ хайх нэрээ жишээд if үйлдэлээр жисний дараагаар олсон нэр дээрээ нөгөө шинэ нэрээ хадгалаад за тэгээд нэр массив дотроосоо нөгөө онох олсон массивын элемент дээр шинэ нэрээ буюу одоо түрүүний гончиг гэж өгөн бичсэн гонхиг гэж бичсэн байлээ. Гонхиг гэсэн нэрээ оруулж өгөөд индексийг хадгалаад тэгээд хайж олсноо гаргачихж байгаа. За энэ дээр нэг гонхиг гэд. За үүнийхэн дараа буцаагаад энэ доор нь team элементтэй жишээлбэл одоо database-ийн нэг нэртэй нэг индекстэй Нарааг өгөгдлийг гонхиг өгөгдлөөр соливо гэж ингэж хэвлэнэ гэсэн үг. За ингээд ийм массивын элементийг алгоритм програм дээр загварчилж болох нэ.